За өнгөрсөн жилийн байдлаар 17 иргэн өндөр барилгад ажиллаж байгаад амиа алджээ. Үүний гол шалтгаан нь манай улсад өндөр барилгад ажиллах үеийн стандарт өнөө хүртэл байдаггүй. Энгийнээр тайлбарлавал өндөр барилгын шил цонх гадна дулаалгыг хийж байгаа иргэдийн амь насыг хамгаалах заалт батлалгүйгээр өнөөдөр хүрчээ. 2016 онд Баянзүрх дүүрэгт өргүүрийн улс тасарснаас 3 хүн нэгдүгээр амиа алдаж байсан. Яг ийм байдлаар цэвэрлэгээ үйлчилгээ гаднах дулаалга зэргийг өргүүрийн тусламжтай хийж байх үедээ 17 хүн амиа алдсанаас тал хувь нь олз тасарснаас уулжээ. Мөн 65 хүн хөгжлийн бэрхшээлтэй уулжээ. Цаана бол мэдээж нийт ер нь осол бол нэг 200 орчим гардаг тийм баримжаа дунд судалгаа тоо бол байдаг. Гэхдээ хүний амь нас бол эрсцэн хэврэл байгаа л да. Одоо улсын хэмжээнд бол барилгын орон дүрм дээр л ихэд өндөрт ажиллах харилцааг зохицуулж байна гэж болно. Нөхцөл байдал ийм жил бүр дээрх шалтгаанаар нас орж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байхад өндөр барилгад ажиллах үеийн аюулгүй ажиллагааны стандарт байдаггүй. Стандарт байхгүйгээс аж ахуй нэгжүүдэд тооцох хариуцлага тодорхойгүй иргэд хохирсоор л байна. Бид нэг өндөр барилга гэхээр барьж явах үеийн л аюулгүй байдлын тухай өмнө нь ярьжсэн бол өнөөдөр өндөр барилгын дараах хэрэглээний буюу тэр үйлчилгээний тал дээр бас дараагийн асуудал хөндөгдөж байна. Тэгэхээр энэ үйлчилгээ авж байгаа, үйлчилгээ үзүүлж байгаа энэ хоёр байгууллага аж ахуй нэгж иргэдийн хооронд энэ үүсэж байгаа энэ харилцааг зохицуулахын тулд хамгийн суур асуудал бол энэ техникийн шийдлээ тодорхойлоод энэ аюулгүй байдлаа хангаж чадах юм бол өнөөдөр энэ чиглэлийн үйлчилгээ бас найдвартайгаар хэрэглэгчтэй өргөн. Нийслэлийн хэмжээнд жил бүр шинээр 200 орчим өргүүр бүртгүүлдэг. Өнөөдрийн байдлаар иргэн аж ахуй нэгжид бүртгэлтэй 1000 орчим өргүүр барилгын дараах цэвэрлэгээ болон дулаалга зэргийг хийж байна. Гэхдээ өргүүрт ажиллаж байгаа иргэд хувийн сав хэрэгслийн даацыг хэтрүүлснээс болж ослын тоо нэмэгдсээр байна. Ер нь зориултын хувийн өндөр барилгад бол их боломжгүй. Жижиг одоо гадны фасад 9 давхар 5 давхрын амлагын энэ төр ажиллах үед бол хүмүүс өөрсдөө нөө хятад тус төлөөс өөрийн зориултын нөгөө уулын баригч төхөөрөмж энэ төрийг ашиглаад өөрсдөө өргөж буулгах гар юугаар татах юм арга хэмжээнд авч байгаа. Энэ дээр бол ерөөсөө чиглэсэн юм бол өөрсдөө дотоодоо хөдөлмөрийн зааварчилгаа, техникийн аюулгүй байдлын үйлдвэрлэлийн сертификат энэ төрийг бол баримталж ажиллах хэрэгтэй гэсэн. Нэг бас нь юу гэвэл тухайн өөрөх механизмд ашиглаж байгаа бүх тооны төхөөрөмж бол үйлдвэрлэлийн гэрчлэгээтэй техникийн магадлал баталгаажтай байх хэрэгтэй гэсэн. Стандарт батлахад 1-2 жилийн судалгаа хийх шаардлагатай гэлээ. Гэтэл өндөр барилгын цонхыг цэвэрлэх, дулаалга хийх шаардлага өдөр өрхөөр нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл стандарт хүлээгээд иргэд амь насаа алдсаар байх уу? Хэдэн хүний амьд хүрч байж Монгол улс өндөр барилгад ажиллах стандартаа батлах байна.